За дэлхийд ранкаараа нэгт бичигдэж байгаа Юхан Тегнес буюу дүү бэгийн амжилтыг та нарт харж байна. Олимп дэлхийн цомын аварга олон удаагийн том кристаллын эзэн болсон энэ залуу байгаа. За энэ залуугийн амжилтыг эвдэх араас нь ирээдүйтэй тамирчид одоохон хараахан гараагүй байна. За энэ дээр олимпийн аварга болсон ингээд алдартай Бьорн Далан, Эмил ах буйтайгаа хамт 6 ах болсон байна. Энэ Сочиг олимпийн шиг байна. За фэн клубүүд олон мянган хүнтэй байдаг. За эхнэр 2 хүүхэдтэйгээ амьдардаг. За жилийн орлого нь бол нэлээд өндөр байгаа. За ийм мэргэжлийн тамирчин байна. За түүнийг амжилт гаргахад ахын нөлөө бол нэлээд их байгаа. За Тарьебэ гэж нэрлэдэг. За ах нь байгаагүй бол миний амжилтанд бол өдөө зэрэгтэй байхгүйсэн гэж ярьдаг. За энэ хоёр нийлж ном бичсэн. Түрүүжил. За ингээд гэр бүлээрээ чөлөө цагаа өнгөрөх дуртай гэж өөрөө ярьдаг. За жилд 365 хоног 200 хоног нь гэр бүлээсээ холоо байдаг. Тийм учраас үлд тэр олдож байгаа цаг мөчийг алдах байхыг хичээдэг гэж ярьдаг. За эзэн хантай 6 ах болсон байна. За олон рекламд оролцож зөндөө олон санхүүжилт авдаг байгаа. За хоёр дахь тамирчнаар Стурлаа Лагрет Холм гэсэн юм нариугийн тамирчин орж эзэлж байна. За олимп дэлхийн аварга, за дэлхийн цомын аварга ийм тамирчин байгаа. За энэ тамирчин болохоор харьцангуй 3 жилийн өмнөөс гарч ирсэн ийм тамирчин. Нэлээд авьяастай, хоол хийгдэх дуртай. За тэгээд дээрс нь жоохон сахилгагүй, зарчдуудлыг хангаадаа буудлагын юу хийж байгаа түрүүжил жоохон банга авсан байгаа. 2 тэмцээн хойшлуулсан. За гитар хөгжмийг маш сайн тоглодог. За уралдаанд явахдаа өөртөө зориулсан гитар хөгжим хийгээд ингээ байнга буутаага зэрэгцүүлээд авч явдаг ийм тамирчин байгаа. За та нар энэ дээрс Эмилийг харж байна, Териликопыг харж байна. За гуравт бичиж байгаа тамирчин бол Пирот Эрик гэсэн юм залуу тамирчин байна. За энэ залуу тамирчин 23 настай тамирчин сүүлийн 2 жил нэлээд эрч хүчтэй гарч ирсэн. За 50% нь Норвеги цустай, 50% нь Франц цустай ийм залуу байгаа. За аав ээжээр нь хоёулаа биатлон спортын тамирчин байсан ийм хүмүүс. За энэ дээр ээжийнх нь зураг байна. 54 настай байна. Аавынх нь дээр нь Франк Перот гэж байна. За эндээс харсан чинь бас Францын биатлоны тамирчин байсан байлаа. За дөрөвт бичигдэж байгаа тамирчин болохоор Стромсхем Эндра буюу Норвегийн тамирчин байгаа. За энэ залуу болохоор бас сүүлийн 2 жил ингээд шигшээ багт орж ирсэн. За сая контолактид болсон тэмцээнд төрүүлж ингэж хувийн амжилттай ахуулсан тамирчин байгаа. За мэдээлэл бол харьцангуй ховор олдсон надад. За дараагийн баримт Францын Жаклин Эмилин гэсэн юм тамирчин байгаа. За энэ тамирчны талаарх мэдээлэл бол харьцангуй нэлээд байдаг. Олимп дэлхийн цомын аваргаар нэлээд тодорч исэн. За фэйсбүүкт бол маш олон дагагчтай юм байлаа. За Жаклин болохоор ерөнхийдөө сэтгэл хөдлөл ихтэй. Тэгээд сүүлийн 2 жил амжилтанд бас нэлээд буурсан байсан. Харин энэ жил нэлээд амжилтанд оролцож байгаа. За тэр амжилт буурснаа болохоор сэтгэл зүйн таагүй байдалтай холбоотойгоор үүссэн гэж ингэж өөрөөр тайлбарлаж хэлж байгаа. За энэ Фуркатыг харж байна. Алдарт Фуркаттай хамт нэг багтуур тоглож исэн. За ийм алдартай тамирчин байгаа. За дараагийн тамирчин болохоор Шведийн Себастьян Самуэльсон буюу бид нар Себэ гэж дууддаг. За Себэ олимп дэлхийн цомын дэлхийн аваргын ийм медальтай ийм тамирчин байгаа. За Себэ маань N100A болсон. За хүрх охинтой болсон байгаа. За энэ аваргууд нэг дөр 6 ах болсон байна. Гэр бүлтэй цаг гаргах дуртай гэж ингэж ярьдаг. Ерөнхийдөө төлөв даруй зантай бас их төвчээртэй ийм мундаг залуу байгаа. За Шведийн багт хувийн амжилтаараа нэлийн дээгүүр байранд орж байгаа юм тамирчин байгаа. За та нар энэ үеийнхэн зургуудыг харж байна.
За энэний дараагийн тамирчин Францын Клауд Фабиан байна. За энэ тамирчин бас л Олимпо дэлхийн аварга дэлхийн цомоос бас медаль авчихсан ийм тамирчин байгаа. За Фабиан Клауд одоо өнөөдөр болсон уралдаанд бас нэлээд дажгүй уралдсан. За манайхны тааврыг нэлээд эвдсэн юм шиг харагдчихжээ. За фэн клубийн хүмүүсийн гоё зургуудыг цуглуулсан байсан. Тэндээс энэ зургуудыг авсан байгаа. За дараагийн тамирчин болохоор Германы Наврат Филипп гэсэн энэ тамирчин байна. За харьцангуй одоо доктортой юм амжилттай. Гэхдээ нэг юм гялалцсан амжилт нь харьцангуй гайгүй. Тэгээ ер нь жигдэл яваад байдаг ийм тамирчин байгаа. Нэлээд хүчтэй ийм тамирчин. За энэ юуныг мэдээлэл цуглуулж хахад цагдаагийн ажилтан юм байна гэж би ойлгосон. За Мюнхний цагдаагийн албанд ажиллаж байгаа. За та нар энэ дээр столт авахсан зургийг харж байгаа. Доол бол мэдээ зодог тайлсан байгаа. За энэ бол нөгөө Норвегийн юутай сүт тавьсан байгаа ч тийм ээ. Би эмэгтэйчүүдийн дээр хийсэн байгаа. За дараагийнх нь болохоор Quantum Mailata Filon гэж нэрлэдэг Олимп дэлхийн цом дэлхийн аварга одоо том жижиг бөмбөргүүдийн эзэн болсон ийм одоо мундаг тамирчин байгаа. Сүүлийн жил бол төдийлөн одоо бас дээгүр байранд ороогүй. Гэхдээ энэ жил бол нэлээд бэлтгэл сайтаар нь харагдсан. За энэ хүний хувьд хүн чанар сайтай гэж хэлж болохоор эхнэр нь одоо хавдраа өвчтөй байсан. Эхнэрийгээ эмчилж ингэж авч чадсан ийм мундаг одоо залуу байгаа. Маш сайхан сэтгэлтэй гэж ингэж эхнэр нь ярьж исэн. За тэгээ энэ хүмүүгээр би амьд явах боломжгүй байсан гэж ингэж ярьцлаган дээр хэлсэн байлаа. За дараагийн тамирчин болохоор Кристиансан Ветле Шасте гэдэг ийм тамирчин байгаа. Олимп дэлхийн аварга дэлхийн цомны медальтай. За энэ Кристиансны хувьд тэгэхээр дүү буутай хамт нэг багийн одоо уралдаж исэн нэг үеийн залуучууд байгаа. Ерөнхийдөө хошин шог байдлаар хэлэхэд мань хүн ингэж ярьдаг. Би бол жоохон азгүй хүн. Яагаад гэвэл энэ дүү буу бол Туркийн авьяастай юм хүн байгаа. Тэгэхээр би хамт ингэ өршөлдөж уралдахад бол өмнө гарахад маш хэцүү гэж ярьдаг. Жоохон хошин шогч хөгжөөнтэй ийм одоо залуу байгаа. За Кристиансон шүлэг гоё бишдэг ийм залуу. За нэг нориуг залуу байгаа. Энэний дараа тэрийг бол нэг оруулсангүй шинэ залуучаас за Словены Факийг танилцуулъя. За тэмцээнд орж байгаа тамирчдаас нэлээд хамгийн хамтны тоонд орох гэж бодож байна. Олимп дэлхийн аварга дэлхийн цомоос одоо медалууд хүртэж исэн ийм тамирчин байгаа. За мань хүн болохоор ерөнхийдөө харьцангуй одоо олон жил уралдаж байгаа туршлагатай ийм одоо тамирчин. Алдаа бол харьцангуй бага гаргадаг. За яг мэдээж нас нь явж байгаа учраас залуучуудаа өрсөлдөхөд хэцүү. Хурдны хувьд бол багасж байгаа ийм талбар байгаа. За ингээд мэдээлэл цуглуулж хахад гэр бүлтэй хүүхдүүдтэй юм байлаа. Чөлөө цагаа нэлээ гэр бүлийн тоо өнгөрүүлдэг ийм харагдчихсэн. За 2 жилийн өмнө хурмаа хийсэн байсан. За ингээд би дараа нь одоо үлдсэн тамирчдыг танилцуулъя гэж ингэж бодож байна. Дараагийн хэсгээр түр баяртай.